Сайн байцгаана уу? Хэрэг намайг харж сонсож байгаа бол нэмэгтэй аваарай. За би өнөөдөр энэ пэйж дээр лайв хийж байна. Хурдан зөвөр өөрийнхөө өөр пэйжээсээ өөр нэг хуудасаасаа нөр хуудасаасаа даунлоод хийдэг байсан бол одоо яг анхудаа ингэж орж ирж байна. Тэгээ нэг пэйж маань хэтгэхгүй болохоор за хийх үү байх уу гэж хэрэгэлддэг байсан байхгүй. Тэгээ харж байгаа бол нэмэх гэж тавиарай. За энэ Love Life гэдэг юм миний групп байдаг байхгүй. Тэгээ группт одоо хүмүүс байдаг. Тэгээ пэйж дээр нөгөө онцлог нөгөө хүмүүст харагддаг байхгүй зарим мэдээлэл маань. Тэгээд одоо 1300 байлаа гэхэд нэг цөөхөн нэг 2-3 хүнд харагдчихэж магадгүй миний постууд, миний лайфууд тиймээс групп дээр орж бас өсөлтөө илгээж аваарай. За намайг аягуул гэдэг би арт терапевт, коуч, тренер хүн. Тэгээд сургуульд явуулдаг хүмүүст эмэгтэйчүүдэд өөрийгөө танин мэдэх сургуультууд явуулдаг, өөртөө ихтэй болох сургуультууд явдаг. Өөрийгөө санаа зовж байгаа сэтгэлийн юмрал сэтгэл санаад холбоотой ийм асуудлыг даван туулахад тусалдаг. Түүндээ бол би коучинг гэхээр нэг дасгалж явуулт болон засал урлагийн заслаар явуулдаг. Хэрвээ асуулт байвал энэ дээр бичээрэй комментэн дээр. Өнөөдөр бол би танарт нэг хоёр гэр бүлийн талаарх хоёр түүхийг ярьж өгье. За энэ бол надад их таалагдсан л да сургуулийн төгөөлөл. За нэг жижигхэн хотод нэг ойролцоо ингээд хөршөөд амьдардаг гэсэн хоёр гэр бүл, хоёр хөрш. Тэгээд нэгнийхэн гэр бүл нь болохоор маш байнга нөгөө нэг хэрэлддэг, биенийгээ байнга буруутгадаг, бүх одоо ингээл зовлон зүтгэр болохоор чи буруутай, гоо би зөв, эсвэл хэн буруутай вэ гэл ингээл байнга ингээд заавал гэт хэрүүл маргаан болдог байсан бол нөгөө айл нь болохоор нөгөө гэр бүл нь болохоор маш эвтэй нартай амьдардаг байсан юм л та. Ямар ч хэрүүл тэдний дотор болдгоо, ямар ч тийм скандал нөгөө биентэй үзүүлэх юм юу ч болдгоо байсан. Их 50 амраа болох гэр бүлээд эвтэй нартай амьдардаг. Тэгээд нөгөө эцэгтэй нь тийм ажралтай гэр бүлийг хараад хатаархаад бүр гайхдаг байж тээ. Тэгээ нөхөртөө хэлдэг чи одоо эднийх нэг очиод нэг эдний нөө зохон дээр зогсож байгаа өдний хайцаа эргэлж чад тагнаад үзээд иртээ. Яаж эднэр юм нэг 50 амгалан ингээ бүх зүйл нь ингээд урсгалаар юм гоё болоод идэг юм байна ойлгоод ингээ мэдээ тэр нууцыг болоод ирдэг. Тэгээд нөгөө хурцынхан нөхөр нь тэр айл ашаанд нь ороод цонхныхын нээлттэй цонхныхын доор нь чимээг зогсоод ажиглаа сонсч яадаг л да. Тэгээд эцэгтэй орж ирээд гэр орноо цэвэрлж ирсэн юм л да тухайн өрөөгөө. Тэгээд нэг хүнтэй тэм нэг ваарайхан ингээд тоосыг арчиж яадаг. Тэгээд тэр үед нь утас дуурайад тэгээд эцэгтэй ингээд анхаарал нь сарнаад яг нөгөө вараа ингээд барьж ирсэн аяг нөгөө нэг ширээний нэг булан навцад орхичдгийг яг унах гэж байгаа ингээд байдлаар бүх болонд нь тэгээд яг тэр үед нөгөө нөхөр нь ямар нэг юм хэрэгтэй болоод тэр уранд хорж ирж байна. Тэгээд санамсаргүй нөгөө хувц юм уу ямар нэгэн байдлаар нөгөө тэр варыг хөндөд нөгөө вар нь газар унаад хагарччтэй. Цонхон дээр зогсож байсан нөхөр за одоо нэг байх амар юм болно доо өстой айхтар юм болно доо гэл ингээл юу болох болоо гэл ингээл чагнаад бүр анхааралтай ингээд зогсож байсан чинь эхнэр нь нөхөртөө ингээд төхөж очиод нэг харамссан байдалтай амьсгалаад тэг нөхөртөө хэлдэг уучлаарай. Эрт минь би бол буруутай. Би л энэ вараа ингээд эвгүй юм
болон ширээний булан тавир гिचсэн миний л буруу гэж хэлдэг. Эсвэл нөхөр нь юу гэж дээ би буруутай би яар сандраад энэ варыг анзаараагүй юм байна гэж хэлдэг. Нөгөө цонхон дээр байсан дор зогсож байсан нөгөө нөхөр бүр гайхаад зүрх нь бүр амар хүчтэй нөгөө яасан цоглоод өвдөж эхэлсэн гинэ. Тэгэртээ маш урам зориггүй сэтгэлээр өнцөж орж ирдэг. Эхнэр нь заа яасан чи маш удлаа юу олж харав юу мэдээ өгсөж бүх юм харсан өгсөж тийм ээ харлаа гэсэн. Тэг юу вэ? Тэдэд юу нөөр байна? Тэдэд юу нэгэд ийм болгоод байна гэсэн чи тэднийхт бүгдээрээ буруутай гэдэг юм байна. Тэг нөхөр нь чуруутай, эхнэр нь чуруутай гэд тэднийг өөрөө өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байдаг. Тэгэхээр би энийгээ буруутгахгүй юм байна. Харин манайд болохоор бүгдээрээ зөв байж тардаг. Би зөв байж тараал. Чи өөрийнхөө зөв гэж тараал. Тэгээд зөв хүмүүс нь өөрийнхөө зөв гэдгээ баталж нотлохгүй. Тэгээ бодолцдог юм байна гэж хэлдэг. Тэгэл тухайн гэр бүлээс маш их ухаарал болж авсан юм байна. За энэ төгс энэ сургамжийн төгөлд амарч ямар санагдав? Тэгээ гэр бүлийн харилцааны талаар юу олж мэдэв? Би болохоор олцоо эмэгтэй хүмүүстэй ажилладаг. Тэгээ эмэгтэй хүмүүс зориулж сургалтууд явуулдаг, дасгалжуулалт, коучинг явдаг. Тэгээ ганцаарчилсан хүмүүстэй нэг удаагийн бүр сар 2-3 сар ирж хүртэл явдаг. Тэгээ хэрвээ юм дасгалжуулалт авах бол миний пэйжээр миний группаар орж тэгээ мессенжерээр мессеж бичээрэй мөн асуултууд бас холбогдож бичээрэй. Мөн миний YouTube канал байдаг. Тэндээс өөрийнхөө хэрэгтэй зөвлөгөө дээр байх юм бол олж аваарай. Миний нөгөө групп болохоор Love Life гэдэг групп байгаа шүү. Тэгээ миний нүүр худсуулан нөгөө пэйж маань айгуул хавсаа гэдэг. Тэгээ за өнөөдөр орж ирж харал хандуулсанд баярлалаа. Дараа нь энэ левэг унш хараад групп юм нүүр худсан дээрээс нэгтэрээ тэгвэл мэдээллийг илүү их харагдах болов гэж бодож байна. Одоо пэйжэр болвол фэйсбүүк ямар нэг пост нэг харагддаг юм гэлээ. Би бол намайг их бичээд идэг байхгүй. Тэгээд дараа нь уулзалтаа баяртай. Хэрэг та нар асуух юм бол их баярлах юм. Баяртай.